Чаа манайхнаас юм байж гэнэ үү? Өндөг юм ижүүлсэн тэрхгүй байна уу? Харж байна. Өнөөдөр нэг юм ярмаар байна. Эрд манай манхан богогийн жилтэр осуудад ойлдог басаар яраад. Би бас хоёр юм ярмаар байна. Би барахтад иймэрхүү юм ярих дурггүй байдаг юм аа. На тийм юм ярих чулуу байхгүй. Гүүчэн богоны учиртар би хоёр юм ярмаар байна. Эрүүн хүн хаарчаа оцсонгүй. Хаарчаа яагаад оцсонгүй илгсэн юм ариу олоод үтжээ. Би яагаад заавал оттог алавтай юу? Би нүх ясвэ. Бого битэл өөрийнхөө садан төрлийн хос баяр юм уу? Ач хүүхэн манайд өмнө 2 өдөр жөө хүүхэн хорим хийж байна. Би бүр очиж амтсангүй. Чигчэн чамба тийм ба. Оргод нэг нь бол заавал очвол сайн хүн юу? Жилтэр нь очвол оцсон болгон бүр сайн хүн тийм ба. Оцсонгүй нь бүр муу хүн. Боготой танилцаад 6 жил дотор би хамгийн түрүү би дуйн нааж бого урдан гар наажсэн. Би одоо их гэж хэлэхгүй. Хамгийн түрүү танилцсанаас одоо хүртэл би бас богогийн баггүй хавсарсан. Одоо хар 9 өвөл 9 хүйтэнд хөлдөж өгөх хэмжээнд төрөөд би одоо хөдий буудлаа ч өгсөн юм утгагүй барга. Оржууны ийшин бингонд бого өөрөө мэдэж байна. Буудлаа нөөж өгөхгүй үед л өглөөд бол бас чигээд хончихдох дараа өдөр нь яаж ингэ аваад яваад уурчихдах манай хүн. Оцно дэн хаан одоо фиг болцсон гэдэг бингуин дэн жагсчгаад одоо дэн юу гос махныхан жусан тэр нь гоож гинэ л гэд сэл өгдөг байсан. Тий. Аниган би алаар агуу их буяа агуу их гэд гайхул нэг ярьсан биш ээ. Аниган гайхул их юм бол аль ужирнаа билиотен жилүү жанжаа хийсэн юугаа үжүүлэх юм бол аль ужирнаа үжүүлээд явцсан. Би ч өвхөн гайхаж байгаа тэдгэр уусууд ярьж өгөө яагаад хүний хийсэн хавсарсан сэ юм олж өчгүй. Нэг л очихгүйгаас болоод яагаад отсон буй муу хүн болоод явчих нэгдэг чинь. Тийм аа. Их гэх мараанусууд үг ярих. Яагаад тархаа хөдөлгөөд ярьдаггүй. Ингэж бодож байна би. Бас нэг юм чухал ярья. Эхлээд богоо жоосны томотгүй байдаг. Жуун жоос өгвөл нөхөр дамаг авчгаа үлдсэн жоос авах амтгүй байдаг. Сүүлд элдобус жоостой ярихгүйгаад арим муухай юм сур автсан бүр. Сөн боллоо хөсөний үүрийн нэг хоёр ч боллоо чамтын хоёр. Би хөлдөж өглөө над буудлын нэг өтгөөд. Буудлын нэг өглөө 5 минут болохгүй. Буудлаанд твичхэж жоосыг аваач уурчдаг. Миний бингүний мах гисчихсан гэр дэнгу болцсон хоол идэхгүй наагаад орбо фачхаал орбо гожан фан дами утахгүй өөр өмхтэй зүбөн дотор орбо гожан шаачхал боёо дагаа суугаад надад бэрхтаа жагнахтаад буужсэн. Айлд хан харж хаад чаранхын шаттай өс толгой нь аймаар их урагчхаад бүр чутарчхаад намын өрөө эрдэл хийсэн бас. Көчнөө хавчаас одоо жүүдгээс чагаа бугуу би ч одоо көтнөө юм авч өгсөн. Чагаа нэг л өрөөж өнгөн сохтогоороо өрөө өнгөөчлөө гэж байна. Тэгэд би өнийг гайхуулъя гэж биш. Тэсээ яаж хийвэл заавал олон төмний нүүрэн дээр үжүүлээд дуйн пайгаад шипин пайгаад би юу гэж өгөөмөдөл сайн хүн гэж юу? Тэсээ яаж хийх чинь хүнд заавал үжүүлдэг алавтай юу? Тийм аа. Би ч гэж боддог бай. Би ганцхан богоо бишээ. Би эрүүн хүний хавсарч байна. Зарим ганцхан минь нутгаас биш сүндөөс юм уу, авгаас юм уу хавар одоо бордоогүй байх гэд би бүр танихгүй айлдаа би бордоогүй көтнөө өгдлээс. Гэвч би нэгэ дуйн дээр ангаргаагүй. Миний ботхор сая авдал өнөө хүний хавсраа гэдэг юм үнэн сэтгэлээс шан лянгс юм шиг гүзэл юу гэдэг бүш хүнд үжүүлэхийн тулд тийм сайн хийж хийж биш тийм ба. Тийм болохоор
та хэрвээ тэдгээр надыг оцсонгүй хөлтөл одоо богогийнхаа байцсан тэр үгийг ярьдаг усуд та миний эдгээр хийсэн юмнаас нэгийг та богод нэг миний өгсөн юмнаас нэгийг л хагасных нь хугсын чил өгсөн байвал ни цай үзэг шүү гэсэн. Чи юу ч мэдхгүйгээр жигөөнд орж ирээ буюу одоо бонжаа. Тийм ба. Тийм сүнзэг ганшаад хүнээ яран байх юм байна. Ганцхан чийл мөргөн болчих. Чийл юу гээл мэднэ. Тийм аа. Тэр дотор одоо ганцхан чи мөргөн байна. Чивэл ариу юм мэдэж байна. Өөрөөд нь бүр тоног шиг л. Үжүүлээ чамаагүй тийм ба. Ухаантай юутай усуд бүр мэднэ гэсэн үг ямар гэдэг. Хэн ямар гэдэг бүр мэднэ гэсэн үг хөдлөх учир байхгүй. Ганцхан би бишээ богогийн тал дээр хавсарсан хоёрон байна. Хаваа бая гүтнэн жил богоод нөгөө уулжул гэрдээ аваачаад хоолчаа идүүл нөгөө уулжул жоос өгнө. 4 удаа очиад бас 2 жун жоос өгсөн. Бас 2 жун жоос бүхэл жоос өгсөөр одоо өрийн хороогүй идэж байгаа барчих магадгүйгээ 50-50-аар хаваагаад 4-50-ийн жоос өгсөн. Гэрдээ дуудаад хоолмол идүүлээд чаймаа уулгаад миний мөтгөр 4-5 жилийн өмнө хаагаагаа гэж бойд гар утас авч өгчсэн. Богоо жирбоо хилээ шүүжгээ саваад гар утасгүй байхад гар утас авч өгчсэн хүн байна. Үжимтнээ бас нэг орхиогоод нэг төрлөг бас авч өгчсэн байна. Одоо тэр сод өрд нэг дандаа одоо бараа өвөр монголоор бүр мэднэ сод богоо сод өрд нэг хөвтөл хараад мөтгөө усуд сод өрд нь хөти богоод өшөөрч бодох магадгүй гэвч үгүй сод өрд жинхэнэ богоог бодож хавсардаг хүн. Нэг я тэрийг ашиглахгүй, нэг я тэр нь лий юу хийхгүй, нэг я юугүй гэсэн үг. Тэр хавсар нэг юм нэг хүний хавсар нэгдэг чинь тэр жавал дууин дээр гарч ирээд юм өгдөг бишээ. Олны өмнө үжүүлээ сайн хүн болоод хавсар нэгдэг чинь өөрөө дотроос өгье гэж бодж үл чамаагүй л өчтгөл тийм аа. Манайхны чуул үлгэр ярддаг чингөө мөн богог исэн хавсарч исэн. Манаас бүр хоорондоо мэднэ гэсэн үг. Манаас цонлоо би үдийд явчихсан. Би өнөөдөр ингээ өгж гинэ, эдий өгж гинэ. Нэг яг авьяа манддаг. Энд чи өөрөө сайн дураасаа хавсарвал хавсараа гэж бодж үлж хэл хавсарч чамс буян болох магадгүй гэж бодхоос биш тийм ба. Таносын хэлсэн шиг тэр яхан байтсан гэтэл яасан тийм цунзай байхгүй. Тийм юм байхгүй. Тэгээ өмнө 2 өдөр би хэлжээ. Чамд их жоос өгөөд чи ухаан тохоноо явуулахгүй, өрөө хороогүй юугаа барчихна. Байхгүй басар би жоос өгье, жарах жоос өгье. Би чамд сайн пэснэ ерөнхөө авч өгье жилдэрч. 1000 гараа жоос 2000 жоосны орчим дотор би нэг сайн пэсны юм авахч өмсөл бас сайх ш тийм аа. Тэгсэн хобоо над өөрөө хөссөнгөө хобоод биш ирсэн байсан. Хаач танаа над говц авч өгсөөр биш тань шүү гэдэг. Жигөөндөөс иржсэн. Хүнээ жилдэр говчоос авч өглөө өгдөн хүн байдгүй. Авчирч өгсөөр биш таанаа гэдэг. Чонгууд нь би говчоос авч өгсөнгүй. Одоо оргоо сүлд нь хүчртөөд жоосгүй алж хүй тэр намын хөрж ирнэ би мөдөн. Хожоодон гачгацаар намыг бодж олд юм а богоо гэсэн юм бол. Одоо хажууд нь дэрэгдэн хүн байна, хавсрах хүн байсаар тэр надыг марчихна. Хожоо гачгатаад хүчртэй жоосгүй болох юм уу юусаар тэр над биш ирнэ. Эсвэл намын өрөө ирнэ. 想说别人一定要先学会做人，学会做一个善良的人，而不是说是婚恋我们需要一个无助的是一定是好人。